Улсын их хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг төтгөлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлээ. Энэ үеэр хууль тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэхт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хорон шилжүүллээ. Төсвийн байнгын хороо энэ сарын 26-нд хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж санал дүгнэлт гаргасан байна. Улсын их хурлын байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт төсвийн байнгын хороонд хүргэлсэн юм а. Ер нь 21 он маань өөрөө маш тодорхойгүй байна. Өчигдөр нэг байнгын хорон дээр Улсын онцгой комиссийн дарга буюу Шадар сайд маань 21 онд эхний 6 сарын байдлаар бараг хил нээгдэхгүй байх шүү. Ийм одоо үлээлттэй болчлоо гэж хэлсэн. Энэ чинь нэг талаар бараг 21 онд төсвийн тодтолж хийж магадгүй шүү гэсэнтэй адилхан сонсогдож байгаа юм. Тэгэхээр 21 оныхоо төсвийгчдэр, төсөөллөгчдэр бид нар эргэж харах шаардлагатай гарч болж байгаа. Тэгээ салаа удахгүйгээр энийгээ ярьчгаач нэгдүгээр. Одоо ингээд эхний нөхцөл байдлыг үзсэнтэйгээ яриад ард түмдээ үннээ гэлээд татаж авъя. Эргэж харъя. V биш W юу ч юм уу. Ондоо хэлбэр байх юм бол нөөц алгаа. Хүндэрнэ гэдгээ олон нийтэд ил тодорхой ярьчих л та. Ингэхгүй болохоор ч тойруулаад яриад байхаар олон нийт чинь ойлгохгүй шүү дээ. COVID-19 цар тахлын нөлөөгөөр экспортын орлого буурсан нь энэ оны 2 дугаар улиралд төлбөрийн тэнцлийг 679.2 сая ам.долларын алдагдaltaй гаргахад нөлөөлсөн. Төсвийн алдагдал эхний 6 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.4%-аар буурч төсвийн тэнцэл 2.2 их найт төгрөгийн алдагдaltaй гарсан. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт он гарснаар эхний 7 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.8%-аар өсөж 21.5 их найт төгрөгт хүрсэн байна. Тиймээс засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр 2020 оны төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг төр төтгөлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм а. Түүнчлэн коронавирусын цар тахлын нөлөөлөл 2021 онд ч үргэлжлэх эрсдэл байгааг тооцож, улсын их хурлаас тодорхой чиглэл зохицуулалтын шаардлагыг засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ чинь Хөрлөбаатарын төсөв биш, Монгол улсын төсөв. Энэ хайр мөнгийг янзлалтаа. Энэ төсвийн нэг хөрөнгө оруулалт гээд асар хэмжээний мөнгийг байшин, сав, цемент, бетон, арматур болгож хувиргадаг болил та. Одоо энэ саяны үндэсний дотор гарлаа шүү дээ. 10-аад газар хүүхдийнхээ тооноосоо давсан байшин сав барьсан. Цэцэрлэг сургууль гээд худлаа хушуурал байгаа. Тэнд хэдэн компанид нэг л өгж байгаа. Тэр миний харж байгаагаар бол тэр хуулийн дээр ингээд төтгөлзүүлчлээ. Тэгээ яах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Төтгөлзүүлчлээ нөхцөл байдал тэгээ яах вэ? Тэгэд энийг бол өчигдөр булган туяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг за мөн төсвийн байнгын хорооны дарга ажилтнуудтай бол нэлээд уулзж ярихад тодорхой бус байдлууд байна. Энэ дээр бол засгийн газарт маш тодорхой чиглэл үүргийг бол өгөх ёстой гэдэг ийм чиглэл өгсөн. Төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн. Харин хуулийн төслийг байнгын хороонд буцаана хэмээн хуульд заасан байдгийг Зандан шатар дарга танилцуулаад байнгын хорооны гормын саналаар санал хураалаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх буюу 51.5% саналаар уг гормын саналыг дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар төсвийн байнгын хороонд шилжүүллээ.